За юу цахан манайхан өнөөдөр та хэддээ алдарт Америкийн аимшиг түүх буюу American Horror Story зурлаас салааж гарсан Америкийн аимшиг түүхүүд тэмэх зурлын 1-р бүлгийн эхний ангийг ярьж хөр ирлээ. Хамгийн анх 2011 оноос өдөө хүртэл тасралтгүй 12 удирлыг гаргаад байгаа Америкийн аимшиг түүх зурлыг мэдгүй ингэж баг байхгүй лээ. Тэгвэл та бүхэн маань уг зурлаас 2021 онд салааж бүтээгдсэн Америкийн аимшиг түүхүүд зурлын талаар сонсч ирсэн үү? Америкийн аимшиг түүх зурлын удирдал бүрэн нэг бүтэн түүхийг өгүүлсэн антологи хэлбэртэй байдаг бол аимшиг түүхүүд зурл нь анги болгон нэг түүхүүдийг өгүүлдгээрээ ориг зурлаас арай илүү антологи гэж хэлж болох юм. Америкийн аимшиг түүхүүд зурл нь 2024 онд нийтээ 3 удирдлийн турш үргэлжилсэн бөгөөд ориг зурлыг бүтээгчд болох Brad Falchuk болон Ryan Murphy нарын бүтээлээжээ. Анги болгон дээр сэтгэл юм аимшигтэй учир нь олдохгүй элдв чөтгөр шулмаар дүүрэн энэхүү цуврал нь элдв гэмт хэрэг аллагын подкастууд сонсох дуртай үзэгчдэд маань таалагдах нь гарцааг байх. Хэрв та бүхэн маань аимшиг түүхийнхээ үргэлжлэл ангиудыг үзэхийг хүсэж байвал Univision-ийн Hollywood багц болон Look TV-ийн Hollywood-с хүлээн авч үзээрэй. Одоо ингэж ихний анги ярьж үгэй. Нэрээ та бүхэн маань бичлэг эхлэхээс өмнө манай сүгийг дэмжин лайк болон subscribe дарахаа бүү мартаарай. Нэгдүгээр анги Резенийн эмэгтэй. За яг манай антологи цувралын эхний анги эхлэхэд бид Лос Анжелес хотын хамгийн алдартай сүнстэй байшинд 16 настай Scarlett тэмээх охин хоёр аавынхаа хамт нүүн ирж үсгийг олж харлаа. Хэдийгээр Scarlett анханасаа энэ байшин руу нүүж ирэх маш дургүй байсан ч хоёр аав нар нь болохоор сүнс чөтгөр элдв далдын юм хүмүнд итгэдэггүйгээ тоодгүй наасан. Гэхдээ тэр байшин бүр жигнэсээ 9 шидийн юм бүрдсэн нүгэл бузраар дүүрсэн газар байдаг наасан. Үүнээс гадна Scarlett-ийн аауд нь энэ байшинд ирэх болсон өөр нэг шалтгаан нь Halloween баяр болохоор хурган аялал жуулчлалын энэ явуулж мөнгөтэй болох гэдэг юм уу хайшин. Scarlett-ийн нүүж ирж байгаа энэ байшин бол манай Америкийн аимшиг түүх цувралын эхний бүлэг дээр гардаг байшин дүрээрээ мөн бөгөөд хэрв та тэр цувралыг үзэж байсан бол энэ байшин дотор үсэн хүмүүсийн сүнс нь хизээж нөгөө ертөнц рүү явж чадлагүй эндээ гацдаг шүү дээ. Тийм болохоор энэ байшинд хорогдсон хүмүүсийн сүнснүүд нь шинэ оршин суугчдаа хизээж амар тайван өрхтгөө ажээ базар дээр гэж. Ингээд үүний ардаас үзэг сэргэлтход Scarlett дуртай дургүй байсан ч насанд хүрээгүй учраас яаж чадаагүй учраас хувь тавилантайгаа эвлэрээд өөрийнхөө өрөөнд орж ирэн ачаа дэшээ янзлаад сууж байв. Тэгтэл тэр үед Scarlett-ийн өрөөрөө нэг жижигхэн улаан бөмбөлөг өнхрөөд ороод ирдэг ба Scarlett бөмбөг өнхөрж ирсэн өрөөрөө яваад ортол тэнд байсан шүүгний хаалга нь гинт онгоогдож идтер. Ямар муухай сэвтэн юм бэ. Гэсэн ч энэ үед нь Scarlett-ийн сонирхлын өдлөө тэр шүүгөг онгоолгоод үстэл дотор нь нөгөө аимшиг түүх цувралын 1-р бүлгээр гардаг алуурчны Резенийн өмсгөл байж таарлаа шүү. Тэгтэл Scarlett ч одоо тэр өмсгөлийг харангуйтаа хүүхдийн гин томоогүй зангаар гэх юм уу шууд өмсөж үздэг ба бүр яг өөртөө тааруулж хийлгсэн юм шиг таарч байв. Тиймээс Scarlett нөгөө Резенийн өмсгөлөө өмсчөө толны өмнө зогсож байтал гинт толны тусгалд шал өөр эрэгтэй хүн харагдаад наачдаг ба түүнийг Scarlett харангуйтаа цочоод нөгөө бузартай өмсгөлөө гэрээсээ гарган аяллаа. Нэг өмсөн зүүн ур зүг рүү гараа шатаачихгүй те. Тиймээс дараагийн үйл явдлыг эхлэхэд Scarlett шин сургуульд орж ирчээд найз нөхөдчгүй зожигроод байж ах зураа Maya эмэх нэгэн охинтой танилцаад авлаа. Ядаж явахад тэр Maya нь манай Scarlett руу айгүй учиртай харц ширээд байдаг ба янз бүрийн болох үедээ бурхан минь. За тэгтэл удалгүй Maya ч одоо шууд Scarlett дээр тулж ирээд ярилцаж гарснаа араас нь бүр сэтэн хаяад байл яах вэ? За түүндээ зэрэгцээд Scarlett Maya-тай ярилцаж байх үед нь зүрхэнд хүчтэй цогтоод ер нь нэг жогорох гээд байдаг наасан. Өөрөөр сонирхлыг зөвдүүлэхэд Maya тоосон жүжигчин Paris Jackson бол алдарт дуучин Poppy Michael Jackson-ы төрсөн охин юм байлээ шүү. За тэр жаах үүний дараагаар Scarlett сургуулийн өөр бусад хүмүүсээс Maya-г жинхэнэ жүжигчин гар учраас хууртаж болохгүй юмэх анхааруулга олж сонссон боловч Scarlett чинь дуралцсан болохоор тэрийг ойлгох ухаантай байсангүй хөрх юм. Оронд нь бараг шүн зүүдэлж мүдлээд яваад байдаг наасан. Ер нь ариун хүмүүсээ олж авъя да. Энэхүү Scarlett яг шүн дүнд сайхан унтаад байж идэл нөгөө бузартай Резенийн өмсгөлтэй гарчин Scarlett-ийн тааснаас унжаад ороод ирүүл яах вэ? Тиймээс Scarlett Резенийн гарыг харангуйтаа хамаг хоолоогоо шахаад муухай орж гардаг ба алга улсын өөртөө саяны явдлыг зүв тэмэн итгүүлэх гэж оролдож гарлаа шүү. Тэгсээр өглөө болоход Scarlett Maya-гийнхаа ажирын орц столкердоор явж байтал Maya чинь Scarlett руу шууд өөрөө чат өчтдөг бөгөөд Scarlett Maya-тай чадлагтай айгүй жаргалтай байгаамаа. Үүний дараагаар Scarlett аав нар дээр яваад очтол цаад хоёр нь ч одоо Scarlett-ыг жилийн өмнө амар өмдөж байгаад баригдсан талаар нь ярьдаг ба тэр нь ядаж байгаад амар цус нүжтэй юм байсан юм бахав базарваа гэж. Түүний дараагийн хэсэг гарахад Scarlett-ыг ахин тимийн үзүүлэхэд тулд хоёр аав нар нь интернет энтрээ хүртэл хаацсан байдаг ба түүнийг олж мэдсэний дараагаар Scarlett-ийн уур нь амар хүрсэн нөгөө нэг балиар бузартай Резенийн өмсгөлөө өмсөнгүүтээ аав нарынхаа өрөөнд шүн хутга барьцсан явж ордог наасан. Тэгтэл яг тэр үед нь Scarlett-ыг баг нөгөө Резенийн өмсгөлтэй эрэгтэй сүнс нь удирдсан явж байдаг бөгөөд хоёр аав нар ч одоо Scarlett-ыг ороод ирэхэд золтой зүрх нь хагдсангүй. Түүний дараа хоёр аав нь одоо Scarlett руу уурлаж гарахад Scarlett юу ч болоогүй юм шиг би зүгээр л тоглож байсан штэ. Та хоёр юу сүртэй юм тэргээд зөрж хэрэлдэж байхдаа авчиад нэг аавынхаа гарыг хутгаараа тусаа ичв. Угаасаа энэ Scarlett чинь зүгээргүй юм шүү дээ. Зөв хүнээ зөв газартаа авчирчтэй энэ хоёр аав нь. Тэгсэр маргааш өдөр болоход нь хоёр аав нь гэртээ сэтгэл зүйч дуудаж авчруулад Scarlett-ыг яагаад тэгж их хүчирхийлд татагддаг шалтгааныг олж мэдэх гэж үзэж гарлаа. Scarlett 3 настай байхдаа хулгайлагдчихсэн бөгөөд 10 хоног өнгөрсний дараагаар аз ууль цагдаа нар олсон ажээ. Scarlett-ыг иргэн олох үед түүний бие дээр ямар ч ностой шарах сорив гэмтэл байгаагүй боловч хамгийн хачиргалтай нь Scarlett юу ч болсон талаар огт санахгүй байсан ба бүр айсан шинж огт байгаагүйгийн шүү. Тийм учраас Scarlett-ийн хоёр аав нь ч одоо хулгайлагдсан явдал нь Scarlett-д их нөлөөсөн байж магадгүй талаар сэтгэл зүйчд хэлв.
Тэгтэн сэтгэл зүйчний хариуд нь Скарлеттийг сөрөг энерги ихтэй айц төрхөөс газар байхдаа дад ухамсартай хитрхи хар бараанд дүрслийг бодож гаргаж байж магадгүй гэж хэлдэг ба ер нь энэ муу ёрийн байшинт байх нь түүнд муу нөлөөлөл үзүүлж байгаа талаар битүүхэн сануулж хэллээ. Ийхүү сэтгэл зүйч Скарлетттэй энэ талаар ярилцгаж үтсэн боловч Скарлеттийн ааш нь олдохгүй яваад өгдөг бөгөөд сэтгэл зүйч явахаас өмнө би засах газар руу явж байхдаа гинт дээд давхраас нөгөө улаан бөмбөг шиг юм өнхрөөд ирлээ шүү. Гэхдээ тэгэхээр сэтгэл зүйч нөгөө бөмбөгийг нь авах гэж явж байхдаа санаандгүй байшингийн зойрны өрөөний шатан дээр ирчээд үжитэл ардаас нөгөө ризэний хувцасны нөхөр гарч ирэнгүүтээ хоолыг нэрчээд алаад байчв. Йоо ингэх гээд ийсэн л да. За үүний дараа үдшиж болоход Скарлеттийн хоёр аав нь шатны дэрэгдээс Скарлеттийн нөгөө өмсгөлийг цуснд будагдсан байдалтай байгааг нь олвоо. Тэгснээ энэ хоёр малчин тэр цусыг нь харчаад Скарлеттийн сарын тэмдгийн цус энтер гэж мэдрэлтээд байдаг ба шууд гал руу хийгээд шатааж хаялаа. Бүтэхгүй нэрэ. Тийм тарихгүй байдаг наасан тий. Тэр зур Скарлетт ч одоо өрөөндөн одоо ялтан өргөдлугаан адил өөрийгөө бодсон сууж байтал Маяч Скарлетт руу чатаар орж ирэнгүүтээ шүн аав нарыгаа унтсан хойно манад хүрээд ирэн тэр гэдэглээ. Гэхдээ тэгтэн мэдээж Скарлетт үгүй гэж хэлдэг ба шууд Маягийн гэр рүү яваад өгч байгаамаа. За дараагийн хэсэг гарахад Скарлетт Маягийн гэрт хүрээд иртэл гэрт нь өөрөөс нь гадна сургуулийн өөр 3 од охтууд ирсэн сууж байдаг ба жинхэнэ ховны утгаарууд ажээ. Ийхүү Скарлеттиг ирсний дараагаар энэ дөрөв нийлж байгаа турган хийгээд байдаг ба цаагаараа баг ад үзэд ивэл яах вэ? Тэгсэр удалгүй Маяч Скарлеттиг пажама буюу унтлахын хувцастайгаа ирээгүй юм уу гэснээр өөрийнхөө хувцсыг өгье энтергээд өрөөрөөгөө дагуулад орлоо шүү. Хайрах юм гэж. Ийхүү Маяч Скарлеттиг өрөөндөө дагуулan орж ирсний дараа хуц нарыг нь тайлж өгөөд өөрийнхөө пажамаг өмсүүлснээр араас нь хурган барилан хийх гэж үзлээ. Тэгтэл яг тэр үеэр нь Скарлеттийн утсан дугуйрахаар нь хартал энэ дүрмчин зориуд Скарлеттиг авчирчихсан лайв хийж байдаг ба Скарлеттиг олон түвний нүдэн дээр ёстой байхгүй болголоо доо хөргий. Ийхүү Скарлетт ч өөрийгөө тархитууснаа ойлгосон дараагаар хоёр авда босон явдны талаар юу ч хэллгүй ганцаараа маш ихээр шаналв. Гэсэн ч сүүлд нь Скарлетт тэдэнд ингэж доромжлуулахгүй гэсэндээ нөгөө Майя руу хагас цагийн дотор ирэхгүй бол би амиа орлож та дүрийг буруутай гэж бичиж үлдээгээд шоронд хатаан шүү хэмээн бичв. Гэртээ авчираад яах гэж байгаа юм бол дөө. Ингээд ангийн төгсөл болоход Маяч 3 найзтайгаа шоронд орохгүйгээд Скарлеттийн нөгөө сүнстэй байшинд нь хурж ирдэг ба дөнгөж дотгошоод ортол нь хаалган гаднаасаа төвжигдээд начлаа. Түүний дараагаар энэ дөрвч Маяд ирсэн мессежийн дагуу зойрын өрөөнд нь ороод ирж байтал гинт сүнс гарч ирээд манай дөрвч цухтаагаад явуулгүй хавтай. Тэгтэл яг тэр үед Скарлетт нөгөө ёрын хувцастайгаа гарч ирснээр нөгөө дөрвөн охтууд чинь бүгдийг нэг нэгээр нь алаад хаждаг ба цогцыг нь байшингийнхаа хан дотор нууж энтер. Тэгээд ингэж хүн амтан алуулж байхад аамдар нь сонсдгүй юм бах та. Бүтэхгүй нэрээ. За энэ маргааш өглөө болоход нь Скарлетт амар баясгалантай байж байдаг ба өчигдрийн босон явдал дуучлах хууж муугаад бүр юу ч болоогүй юм шиг байж байвал яах вэ? Айхтар гэж. Тэгж аамдар нь гараад явсны дараагаар нөгөө алуусан сэтгэл зүйчийн сүнснээ Скарлеттээр хурж ирснэ. Скарлетт чи сая 4 охиныг аллаа. Чамд одоо ямар мэдрэмж төрж байгаа талаар ярилцъя гэхтний Скарлетт. Одоо надаа сэтгэл зүйн зөвлөгөө хэрэггүй. Би амьдралдаа хизээч ийм сайхан зүйлийг мэдэрч байсангүй гэж тэнэгтлээ. Яг бурхан тэнгэр мэн гэж. За энэ дүрээд Америкийн аимшиг түүхүүд зурлал эхний анги болох Ризений эмэгтэйн түүхээр 1-р хэсэг өндөрлөө. Өнөөдрийн дугаараараа бид Америкийн аимшиг түүх зурлалаас салаалan хийгдсэн Америкийн аимшиг түүхүүд зурлалыг ярьж өглөө. Та бүхэн толгой эргэж модуу нэгэн түүхүүд гээд хоёр өөрөөр дуусч байгаа. Хаяада таад минь урт ширнээ даацтайхан кино үзчихмээр байдаг шүү дээ. Тэгвэл уг зурлалын анги нь ердөө 35-аас 40 минутын урттаагаас гадна анги болгон дээрээ нэг бүтэн үйл явдал гараад дуусчдаг буюу дараагийн анги дээр нь цоо шин зохиолч цоо шин үйл явдал ихтэй гэдгээрээ өмнөх зурлалаасаа ялгаатай байгаа юм. Ер нь энгийнээр анги болгон л шинэ аимшигтэй эвгүй үйл явдалтай киногод ойлгочих болно. Тэгвэл Монгол үзэгчдийн хувьд их л дээрээ Univision-ийн Hollywood багцуулан Luke TV-гийн Hollywood-с үзэх боломжтой шүү. За тэгээд дараагийн ангиа та өөрөө эхлүүлээрэй. Энэ дүрэд манай өнөөдрийн бичлэг өндөрлж байна. Хэрвээ та бүхэн таалагдсан бол лайк болон subscribe дарахаа бүү мартаарай.